За нийслэлийн засаг дарга Нямбаатрыг огцруулсан тухай ерөнхий сайд дөнгө сая мэдээлэл хийсэн байна. За яг одоос жилийн өмнө огцрох амархан жагсаалын дараа оюурдныг огцорсны дараа Нямбаатраа чи дараагийнхан шүү. Чи ард түмнийг зоож байгаа шүү. Чи ард түмний татварыг нэмж байгаа шүү. Амьдрал хүндрүүлж байгаа шүү. Чи явах ёстой шүү гэд лайв хийжсэн хүмүүс санаж байгаа бах. За тэгээ номтой юм номороо боллоо. Нямбаатар явах цаг нь болоод явлаа. Нямбаатар баяртай. За одоо ингээд Нямбаатрын хийсэн бүх нүглийг шалгах ажлын хэсэг гаргаж байгаад би харин их талархаж байна. Мега төсөл нэрээр мега хулгай хийсэн бүх дүүргүүдээс мега дээрм хийсэн байгаа шүү. Одоо дүүргийн иргэд бол хүн амын орлогын албан татвар хогны мөнгө гэл байгаа бүх мөнгөө дүүрэгтээ татвар олгож хураалгадаг. За тэгээд дүүргүүд нэг татвар хурааж авдаг. Иргэдээсээ дандаа иргэдээсээ авдаг шүү дээ дүүргийн татварууд чинь. За иргэдээсээ нэг татвар цуглуулад авахлаар тэр татварынх нь 6.5-ын нийслэл авж байгаа. Тэгэхээр нийслэл бол ерөөсө дүүргийн иргэдийг, дүүргийн орлогыг дээрэмдэх тал дээр бол гарчсан байгаа. Тэгэхээр зэрэг энэ их хулгайгаа, энэ их мөнгөө яг хэнийг дээрэмдэж, хідээр дээрэмдэж, татварыг хідээр нугалж ээж дээрэмдэж бүрдүүлээд тэгээ бүрдүүлсэн мөнгөө хідээр цавчиж юу идэж уусныг орлоготой, зарлагтай шалгаарай гэж би хэлмээр байна. За энэ дээр бол ерөнхий сайд бас тэр байгуулж байгаа тусгай ажлын хэсгийнхэнтэй тусгай үүрэг өгөх ёстой хаа гэж бодож байна. За тэгээ туулын хурдны зам, за боржуурууд, түүснүүдийг бүгдийг нурааж иргэдэд бүгдийг нь орлогогүй болгосон, татврыг бүгдийг нэмж иргэдэг амьдрах харахгүй болгосон. За тэгээ дээр нь махны үн нэмлээ. За махны одоо бүр нөөцийн маха идсэн юм уу яатсан бас тал нь алга болцсон байна гэж байна. Энэ бүхнийг шалгахаар юу гарч ирэх вэ гэхээр иргэдийн амьдрал руу хитрхи удаан нулимсных нь одоо тоон гарч ирнэ. Хэр зэргийх бидрийг даралсан тоон гарч ирнэ. Иргэд бол үнэхээр туйлдж байна, үнэхээр амьдрал хэцүүдж байна. Энэ амьдрал хэцүүдж байгааг харин ерөнхий сайд биеэр очиж харж, тоог нь нүдээр очиж үзчихээж үнэмшиж явах шиг байна. Уул нь бол бид нар ерөнхий сайд болгонд наад Нямбаатрыгаа огцруул атгаач гэд шаардлага өгчээсэн. Наад хүн чинь амьдрал хэцүүдүүлээд байна. Наад хүн чинь таксигаар, автобусаар, за тэгээд дээр нь зөндөө юмар оролдоод байна гэл ингээл хилээд байсан. Тэгээд үг авахгүй байсан байж одоо амьдралыг бүр туйлдсны дараагаар яалтчгүй үнэнд гүйцэгдээд өнөөдөр Нямбаатрыг огцруулж авах шиг байна. За ингээд үнэн гэдэг бол ийм хүчтэй, ялангуяа юмны үн, амьдрал өөрөө хөдлөшгүй бат тоо байгаа байхгүй. Тэгэхээр энэ амьдралын энэ хөдлөшгүй бат тоо нь өөрөө ерөнхий сайдыг үйлдэл хийхэд хүргэлээ гэж үзэж байна. За ингээд Нямбаатар баяртай, сайн шалгуулаарай. За тэгээд бидний дахин ингэж зовоодог хүнийг дараа нь битгий томлоо хийчаарай. Ерөнхий сайдаа, нийслэлийнхээ ард түмэндээ нэг жоохон нэг хүнлэг ханддаг дарахтаа болмоор биш үү. Ард түмнээ ингэж нэг хайргаслаж тий ард түмнийхээ нуруунд дээр ингэ дааж давшгүй ачаа оноож тэгээд олсон бүх мөнгийг дандаа хаттын компаниуд руу маа гэж аваачиж өгчээдэг ийм дарахтаа болмооргүй биш үү. Тэгэхээр зэрэг нэг эх орноо бодсон, Монголоо бодсон, Монгол компаниудаа бодсон, Монгол хүмүүсээ бодсон дарга олж томлороо. Тэгээд тийм дарга олдохгүй бол Монгол ардын нам бараг дууссан дээр дээ. За баяртай.